За дэлхийн багийн шатрын авраг шалгаруулах тэмцээн Гонконгод энэ сарын 26-наас 22-ны хооронд болно. За энэ багийн шатрын авраг шалгаруулах тэмцээнд одоо бас VR chess буюу одоо дэлхийн бас шилдэгүүдийн нэг баг тоглох урилга ирсэн. За манай багийн багт бол одоо Магнус Карлсон гэж дэлхийн шатрын ноён оргил болох Магнус Карлсон байна. Эмэгтэйчүүдийн шатрын ноён оргил болох Хау Юфан дэлхийн 4 удаагийн авраг Хау Юфан байна. За тэгээд Фабиано гэж Америкийн нэр шатарчин байна. Ер нь бол дэлхийн шатрын бас нэлээд том оддын багт бас тоглох урилга авсандаа бахархалтай байгаа. Та нэгийг ялаад тэгээд урилга хийсэн талаар. Манай багийн ахлагч нь Вадим Розенштайн гэж бас Германы шатрын холбооны фиде делегат буюу дэлхийн шатрын холбооны төлөөлөгч Вадим Розенштайн сая бас манай Азийн авраг шалгаруулах шатрын хэмжээний нээлттэнд ирж оролцсон. Дэлхийн том тэргуунтан 36 настай. Азийн шатрын лидерүүдийн чуулга уулзалт Сингапурт болоод бид энд бас шатрын хөгжлийн талаар шатар хүнд яаж нөлөөлж байгаа талаар илтгэл тавьж хэлцүүлээд бид бас тоглоод тэгээд сайхан танилцаад тэгээд намайг тоглох хурлах авсан. Бид тэр бас шатар тоглосон юм. Тэгээд би хажууд Вадим Розенштайн тэдний багийн 6 дугаар шин тоглодог тамирчин байхгүй бас. Та хэдэн настайгаас шатар тоглосон бэ? Танд шатар яаж нөлөөлсөн бэ? Би аавыгаа удирдлагын актив тэр дээд сургууль намын дээд сургуульд тоглодог оюутан багтаа ангийнхантайгаа тоглодог байсан. Би тэр нь харж агаад 4 настайдаа харж агаад шатар сурсан. Тэгээ ааваасаа шатар тоглоё гэдэг нэг удаа асуусан чи яа сурсан гэдэг. Тэгээ шалгаж үзээ тоглоод тэгээ тэрнээс хойш тэр үед ямар гар утас одоо юм олон телевиз хийж байсан биш бид нар шатраар ер нь бас их сэтгэлгээ хөгжүүлэх тов нэмэр орсон багч үү. Шатар хүүхдэд өөрөө шийдвэр гаргах чадвар одоо дэлхийн боловсролын шинжилгээ ухаан баталж байгаагаар шатар бол нэгдүгээр төвлөрч сургадаг. Хоёрдугаарт шатар бас проблем solving буюу одоо асуудал шийдвэрлэх чадвар шийдвэр гаргах чадварыг асуулгадаг. Учраас хүүхд хэрсүү угаасаа хэрсүү болдог гэж үздэг. Та ажлаа өгсөний дараагаар ер нь шатарт анхаарлаа хандуулж гин үү бас олон нийтэд нэг юу хийж байгаа бол гэж асуух ба. Та ер нь юу хийж байна? Би одоо нийгмийн ажил зарцуулж байна гэж байна. Яг гэвэл шатар бол өөрөө бас зөвхөн спорт биш. Шатар бол нэгдүгээр дурлаг гэж үздэг. Энэ бол оюун санааны урлаг. Яг гэвэл шатрын нүүдлийн гайхамшиг нь тэр нүүс нүүдлийн гаднаас харагдсан ойлгохгүй шүү дээ. Тэрэндээ ямар ч гоос ахна. Тэрний ард ботсон уран сэтгэмж. Тэнд чинь фантазич явж гин, тооцоолол явж гин, магадлалын онол явж гин олон юм орж идэг учраас энийг шатрын нүүдлийн гайхамшиг гоос ахна нь нүүдэлтэй биш түүний ард ботсон бодол уран сэтгэмжид байдаг гэж дэлхийн авраг нэмцаавч дэлхийн их мастер нэмцаавч хэлсэн байдаг. Ийм учраас энэ урлаг гэж үздэг. Бодол санааны. Хоёрдугаарт энэ бол шинжлэх ухаан юм. Одоо логик сэтгэлгээ, орчин үеийн химийн оюун ухаан, математик, физик, математикийн ухаан байна гэж үздэг. За гуравдугаар хүмүүст бол энэ ёс суртахуун, мораль, зөв мөржил болгодог. Өрсөлдөгчөө хүндэтгэх, төвчээртэй байх, хожигдож сурах, ялгдахын асуудал биш. Энэ бол харин ялгдлаасаа хүн сургамж аваад сураад хөгжөөд идэг юм том спорт. Юм учраас энийг би бүх сургуулиуд нэвтрүүлэх хөтөлбөр гэж хэлж байна. Одоо яг энэ chess education шатрыг боловсролд яаж ашиглах вэ? Шатрын боловсролын арга хэрэгсэл техник болгож ашиглаж байгаа дэлхийд. Энэ туршлагыг хэрэгжүүлж Монгол улсын 700 гаруй сургуульд 10,000 шатар бэлэглэж багш нарыг бэлтгэх, гадаад явж сургах, дэлхийн энэ шатрын хөгжилтөд нийцүүлэх ийм ажлыг энэ дэлхийн шатрын холбоотой хамтарч хэрэгжүүлж байгаа. Казахстаны шатрын холбоо, энэ Азийн шатрын холбоотой хамтарч хэрэгжүүлнэ. Ингэснээр хүүхдэд зөв хүмүүжил төлөвшил олгох. Одоо энэ гар утас донтох дисциплинд донтож байгаа нь нэг хөндөрүүлж байгаа. Дэлхийд дээр энэ шатрыг одоо хөгжүүлж байгаа, сургууль нэвтрүүлж байгаа. Энэ бол хүүхдүүд хийж байгаа, ирээдүйдээ хийж байгаа, ирээдүйн хүүхдийн босрод оруулж байгаа том хөрөнгө оруулалт. Энэ ажлыг хийж одоо ирээдүйн Монгол үе зөв бэлтгэхэд энэ орчин үеийн мэдээллийн дайны урсгал үед хүн хэрсүү болох одооноос төлөвшүүлэх юм алсан хараатай ажил бол шатрыг боловсролд хэрэгжүүлэх явдал байна. Энд одоо цагаа зарцуулж байгаа нь зөвхөн энэ бол тоглоом биш, спорт биш. Ийм олон төрлийн ач холбогдолтой учраас энэ ажлыг бас улс төрийн ажил гэх юм бол олон түвний ажил гэж үздэг. Улс төрийн ажил бол олон түвний ажил байх хэвээр. Энэ учраас Монголын нийт хүүхдүүдэд өгөөчтэй ирээдүйдээ ашиг чухал ажлыг хийх ийм л үүрэг хариуцлага хэрэгжүүлж байна гэж байна.